За сайн байцгаана уу манайхаа ингээд дэлхийг төрсөн маань аялын влогийн эпизод 6 та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. 6 хүртэл одоо энэ хүртэл хамтдаа үзэж байгаа. За манай влогтой хамт байгаа та бүхэнд хамгийн түрүүнд баярлалаа гэж хэлэх хэрэгтэй байна. За тэгээд энэ удаад бид бүхэн 3860 Тэм Бөчигээс ахуулаад Тэн Бөчи тэгээд дараа нь Дэм Бөчи айгүй адилхан нэртэй. За хамгийн сүүлд нь Ло Бөчи буюу 3860-аас дээшээгээ яваад 4900 метрийн өндөрт гарах болно. За тэгээ энэ хооронд бол яг нэг юм high altitude sickness буюу за өндрийн өвчин бол надад бол маш хүчтэйгээр одоо нөлөөлж эхэлсэн дугаар энэ удаагийн дугаар байх болно. Тэгээд энэ удаагийн дугаартай маань хамт байгаарай. За day 5 дээрч нэр энд ирснээс хойш сахартай харцааг нэр хашрааж байгаа юм. За сайн юмсан уу? Сайн юмсан уу? Thank you. Амар сонж байх. Хараа наашаа. Энэ ингээд дооцох процесс. Тийм биш. Нүдэн дээр нүдтэй шээж. Нүдэн доороо гэж шүү дээ. Давхраа харилцсан байна. Чаасаа. Чи нэр давхраатлаа. Тогсон гэсэн. Хацны давхар. Шин бантай юм багтай. Биш вэ? Овьяасан баг. Ямар амтгүй. Овьяасан нэ. Нэр амтгүй юм тийм. Зүгээр усан чаасаа овьяасан. Тэнтэй. Үдээ нэ шаа. Вайнер. Үдээсэн ч мэрхэн байна. Яаж идэв бэ? За тэр өглөөний зайгаа удаа. За тэрийг басан газар. Таач гэт. Тэр болгол нэг үлгэр шиг байна дөө. Тэгтээ амар ман бочлаа. Ман ч юм уу, ман гэх юм уу, үйл гэх юм уу? Ман юм та. Исэг бүр амар болтойсэн чи. Манан буугаад алга болчлоо. За минь за. За Эвересттэй хамт бичигдэж шүү минь найз. Өглөөний минь түргийн миний найз. Сайхан амарсан уу? Өглөөний мэнд. Эвересттэй өглөө. Йоо яг бүр цорхоогоор амар харагдчих шүү. Тэр зохиж байгаа юм бэ? Тий, яг тэр юм уу? Гайхамшигт. Солиот. 20 оны дараа тэр орой дээр байх нь шүү дээ. Яа, Эверестийг ингээд харах тусам улам бүрэл ойроос хараад байна да. Яа, хэвээ үнэхээр сүрлэг амар юм аа. Ёх. Зэ ингээд бид нар юунаас хөдлөө? Тэм Бөчи. Yeah, we are now here in Tangboche. Yes. In here, Tangboche, 3,800 Sea level. 80 meter from sea level. Yes. We are heading to Dingboche. Here to Dingboche, around 7 hours. 7 hour. Yeah, Okay. and Dingboche, the 4,470 meter. 4,400. 70 meter. Okay. This way. Yeah. Яа, тэрс тасархай юм аа. За Эверестийн талаар нэг хальт мэдээл уншлаа. За. 25 оны байдлаар 340 гаруй одоо Ирсэн байгаа юм уу? Гөө амир ирсэн байгаа юм байна. Оо, тийм үү. Нийт үү? 340 орчим хүн Нийт үү? амир ирсэн байгаа юм байна. Тэгээд дэвш байлаа. За. Тэгээд 8000 одоо 8000-аас дээш буюу одоо dead zone дээр байгаа
Тэнд одоо бас нэг 200 гаруй зогтс одоо хүртэл байгаа юм байна. Dead body. Тий. За тэгэнгүүтээ 1996 онд 96 он засан шуурганаар 8 уулчин амиа алдсан юм байна. Тэр үед бол хамгийн их одоо нэг зэрэг маалтсан жолцсон болсон юм байна. 8 уулаа. Уулчин тийм 8 уулаа хамгийн олон хүн амиа алдсан. Тэгээ 2014 онд болохоор Хүмбүү мөсөн урсгалд болсон мөсөн нурангад 16 шерпа амиа алдсан байна. Яа. Шерпа 16 шерпа амиа. 2015 оны байдлаар нөгөө Непалд болсон газар хөдлөлтөөсөн шүү дээ. Аа. Тэргээр газар хөдлөлтөөр засан нурангад үүсч Эверестийн баазад нөгөө засан нуранг үүсч 19 хүн амиа алдсан байна. Эверестийн бааз гэдэг нь бейс кемп уу? Яа, тийм. Эверестийн бааз дээр гэж байгаа байхгүй. Тэр чи засан нуранг үүсч 19 амиа алдсан. 2023 оны байдлаар Эверестийн түүхэнд хамгийн олон буюу 18 хүн амиа алдсан жил болсон байна. Тэр энэ маань бас амар эрсдэлтэй. Тим спорт байх нь. Спорт гэдэг тийм ээ, спорт шүү дээ. Монгол спорт гэдэг чинь. Манай Монголын хоёр болчих. Өнгөрсөн жил бас. Монголоос нийт 12 хүн тий. Монголоос нийт одоо 15 гэлөө. хүн 15. ер нь бол гарцсан байгаа юм байна. Аа. Хамгийн анх 2005 онд хин гэлээ тэр юм арч нэг уулчин. Хамгийн анхны Монгол уулчин гэрсэн юм байна. Аа. Эверестээр одоогийн байдлаар тэгээ саяхан бас энэ сар чи баг 2-3 хүн гарч байчуу. Хэглээ тий. Тий. Тэгээд нэг 15 орчим болж байгаа юм лээ. Монгол. Тэгээ одоо тэр За эрэгтэй хүн бол яахгүй. Эмэгтэй хүн гарна гэдэг чинь бас амар. Тий. Эмэгтэй бол чи эмэгтэй хүн Эверестийн орой дээр гарна гэдэг чинь бас амар байна. Гэтэ ер нь бол яг юм өндрийн юм уугаа авцсан. Хин даралт маралтанд дасцсан хүмүүс бол шууд хэрвээ яг дээшээ дайрах гэж байгаа бол энд ингэж хамаг ичвчээ алдаж 12 таныг явж ирснээс шууд бейс кемп руугаа ер нь бол хэвцэн шүл баг. Тэгдэг хаах байсан. Сүүлд лав гарсан нөгөө нэг хоёр Монголын хоёр уулчин байсан шүү дээ. Би тэ сонсохны шууд бейс кемпээс шууд нисчихлээ. Тэр чишээ гэж энерги зарахгүй хөө. Би ч явж энерги зарж байгаа. Дээшээ энерги зарцуулсан дээр шүү дээ. Тий. Эсвэл яа гэм бол заавал бас бие мие тасах хэрэгтэй гэдэг юм болоо. Ой тэд нар чи Туссан байдаг байлгүй дээ тий. Тэ ирж байгаа хөө. Тэр амар олон л бэлтгэлүүд хийд юм байлээ. Би бэлтгэдийнх нь ганц хоёр бэлтгэлүүдийг үзсэн чи яг юм оксиженгүй яг нэг 20 илүү 30% тийм жижиг оксиженаар тийм сэрэг оксижентэй юу зүгээд маск зүгээд тэгж байгаа тийм хүүтэнд тийм хүүтэн нөхцөлд гүүж мөөдөг тэгээд жим дээрээ зам ам дээр гүүж мөөд яндан бүрийн бэлтгэл хийд юм билээ. Тэгээ бэлтгэл хийж яагаад гарч. Тэгэхгүй бол болохгүй байх тань ч дээ. Энэ насаараа тоглож байгаа хүмүүс. Болохгүй л дээ. Өнөөдөр бол нийт ойролцоо нэг 10 км алхах гэсэн. Манай Шерпа Кумар хэлсэн. Манай найзын амьдрал бас сонирхолтой тий. Өмнө нас Портер Шерпа 2 жил хийсэн. Тэгээд тэр явцдаа хилээ сурж авсан. Тэгээд одоо нэг явсандаа бол өөрийгөө илүү хөгжүүлээд ингээд Портер Шерпа шингийн яг гайд Шерпа болсон. Мөрөөдөл нь Эверест орой дээр гарах гэж байгаа байхгүй юу? Тэгснээ хатад мөнгө байхгүй. Хамгийн багадаа 30 мянган доллар хэрэг болно. Би тийм баян биш. Гэт байгаа юм да. Тимээ минь за. Ер нь бол хамгийн багадаа 30-аас нэг 80 мянган доллар. Тэгээд тэр чинь 90 мянга гэсэн шүү дээ. Тий. Хамгийн багадаа 30 мянга гэсэн. Тийм билээ байлаа л. Гэтэ яг одоо ингээд юм зөв хөгжөөд тийм болцсон болохоос яг ингээ хамгийн анхны Эверест оргилтой гарсан 100 жил явна буюу 1924 онд л хамгийн анхны Эверестийн оргил дээр
гарсан юм ер нь бүртгэгдчихсэн байлээ. 100 жилийн өмнө гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тэр үеийн чи одоо хэрэгсэл гэж одоо хоцонор монор гэж одоо сонир хэцүү юм байгаа шүү дээ. Тэгээд яг тэр хүнийг ингээд хамгийн анхны Эверестийн оргил дээр гарсан юм уу гэсэн чинь тэрнээс 30 жилийн өмнө буюу 1894 онд бас нэг өөр хүн гарсан байх магадaltaй болчиход байгаа байхгүй. Тий. Тэгтээ Америкийн хоёр уулчин билүү чинь. тийм баха. Тэгтээ яг нөгөө нэг нотлсон юм бол байхгүй. Тэр нөгөө цаг хугацааны ихээр ингээ мартагдаад 30 жилийн өмнө болохоор тэр үеийн нөгөө нэг одоо мэдээлэлч одоо хэцүү байсан шүү дээ. Тийм болохоор тэр хүнийг ер нь бол яг батлсан юм бол байхгүй. Тэгтээ гарсан байх магадлал маш өндөр гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо 100 жилийн өмнө, бүхэл бүтэн 100 жилийн өмнө одоо хүмүүс Эвересттэй гарч ирсэн байна шүү дээ. Тэр үе одоо хүчил төрөгч мөрөгч гэж одоо баг том юм байгаа шүү дээ. Одоо их шиг тийм жижиг тийм баллонтой юмнууд байхгүй. Баг том баллонтой. Тэгээ хоцонор нь гэж амар нэмхэн тэгээд тийм нөгөө одоо их ч юм болохоор ийм салхи нэвтэрхгүй дулаанаа хадгалдаг ч юм уу те. Янз янзын юмнууд нь хөгжөөд амар гоё болцсон. Тэгээд тэрний мэдээллийг бид нэр хамтдаа сонсч ирсэн юм. Тэгээд тэрэн дээр болохоор яг хоёр уулчин маань дээшээ яг оргилд нь гарсан үгүйг мэдэхгүй. Гэхдээ замдаа бол амар ирсэн юм байлээ те. Замдаа амар ирсэн. Зөгцийг нь бол олцсон юм. Гэхдээ маш олон жилийн дараа. Доошоо бууж явахдаа амар ирсэн үү? Амар ирсэн юм шиг зөгцсөн тийм байдалтай болцсон гэж байгаа байхгүй. Тий. Тэгээд яг орой дээр нь гарсан уу яасан. Тэгээ хоёр юу байсан? Хоёр уулчин байсан. Нэгнийх нь зогцоод олцсон. За ингээ гарууд бол замдаа ингээд таньдаг хүмүүстэйгээ битгүү таарнаа дараач хөлгдөө. Тэгээд бас нэг өчтөр Facebook очсон чи Гэзи амжилтанд бүртгэгдсэн нэг шерпа танчин 32 33 дугаар Эверестийн оргилд гараад Гэзи амжилтанд бүртгэгдээд тийм шерпа байсан. 30 дуудаа. Хэдэн настай гэлээ? Бас нэг хэлээ. Чинь бас 55 гэсэн шүү дээ. 55 тийм 55. 30 дуудаа Эверестийн оргил дээр гарчихсан байна. Тэгээ надад тэр өмнө ярьсан тэр нэг яг хамгийн анх Эверестийн оргилд гарсан хүн мөн үү биш үү гэдэг юм бол амар сонирхолтой байсан. Тэр яагаад гэвэл хоёр уулчин гарсан. Нэгнийх нь зогцоод л бас нэлээд дээр үед олцсон. Гэтэ яг тухайн үед алга болсноос хойш олон жилийн дараа. Гэтэ энийг бай. Гэтэ яг одоо нарийн санах байна. Гэтэ нэр болоод онуудыг ингээд доор бичээд харуулчих. Тэгээд дараагийнх нь болохоор бүр сүлд олцсон. Тэр яасан гэхээр дундаа нэг тийм камертай явжсэн тий. Fuji фильмийн камертай явжсэн. Тэгээд сүлд олцсон чинь болохоор түрүү жил 2024 онд National Geographic-ийн одоо баримтат кино хийж явахдаа бүр яг тэрийг олох зорилготой баримтат кино хийсэн байхгүй тийм чи. Тэдний багийнх нь зөгцсөн олсон гэсэн. Тий. Тэгээд олоод тэр хүнд болохоор фото камер нь явж исэн. Тэг хэрвээ тэр хүмүүс гарчаад уруудж явах замдаа амьдсан болвол тэр хүмүүс түүхэнд хамгийн анх удаа дэлхийн хамгийн дээд оргил болох Эверест 8848-д гарсан гэж тэмдэглэгдэх байсан боловч камер нь олдоогүй. Одоо хүртэл олдоогүй. Тэгээд тэрийг одоо хайж байгаа. Тэгээд тэрийг нь хитий олсон ч гэсэндээ тэр нь одоо 100 жил өнгөрсөн. 100 жил өнгөрсөн учраас тэрийг нь явах боломжгүй гэж сэргээх боломжгүй гэж ярьж байгаа боловч Fuji фильмийн зүгээс ямар хариу өгсөн гэхээр хэрвээ яг тэр үед тэндээ нас орсон хүний цогцсон хөлдөгөр олцсон байгаа байхгүй юу? Нэгсэн за бүр аргис болоогүй гэсэн үг. Тэгэхээр яг хэрвээ энэ шигээ сайн хөлдөгөрөө хадгалагдаж чадсан бол тэр хасыг сэргиэх боломжтой гэсэн хариу өгсөн байгаа. Тэгэхээр одоо юу үлдсэн гэхэлэр ерөөсөө хайлтын үйл ажиллагаа үлдсэн байгаа юм билээ. Одоогийн байдлаар нэрээ хөөе Габи. За би хаанд гайгүй юу?
Нэ юу яасан? Нөгөө цэвэрсэн хөдөлж жоох өндөртэй. Баруун талын жигчи хороо. Өндөр орсон. Цэвэрсэн чинь нөгөө тийм жоох алхахад жоох өндөртэй байна уу? Бусдаар бол гайгүй. За би болохоор бас ер нь гайгүй гэхдээ нэг анхнаасаа нэг жоохон яг эрэхтэй нэг бүр нуруу жоохон өвцлийгээд ирсэн. Тэгээ тэрийгээ дагаад ер нь нэг жоохон бүр өвтөх тал руугаа. Тэгээд ер нь жоохон даралт бол ихсээд байгаа. Өнөөдөр гайгүй нөчтөр бол даралт ихсэн сэрсэн. Тэгээд өнөөдөр бол толгой өвцөн нүүр ам амар бүлцсэн сэрсэн. Нэг иймэрхүү бие өөрчлөлтүүд бол байна. Гэхдээ энэ бие өөрчлөлт яг хит их алхаж ядарснаас болж гин үү? Эсвэл бол энэ хит өндрөөс болж гин үү гэдгийг үндэ хэлж мэдэх юм алалах. Гэхдээ бас яа нэг дөнгө 5 дахь өдөр явж байгаа шүү дээ. Маргааш аяллахаа талд орно. За ингээд Кямбочи гэдгээс цаашаа явах юм бол алхаж байгаа минут секунд бүрээсээ каферх юм байна да. Энд уурсж байгаа голыг хардаа. Тэгээд дээр нь цастуулууд ингээ харагдаж байна. Тэгээд энэ доор гол орсож байна. Тэнд гүүр харагдаж байна. За ингээ явж байгаа бүх газар чинь цаашаа кафе болно да. You feel good? Yeah. Are you okay? Yeah. Are you okay? Me? Yeah. You? I'm trying. Тэгээ энийг бүртлээд нисэж байгаа. Нисэж байгаа нэг кино шиг юм аа. Кинон дээрээс нэг юм хардгсан да. За цааш үргэлжлүүлээ да. It's from Bochi? Yeah. I mean this place, it's what they do in here. It's it's so many sections in the place. Is this a farming? It's farming. Yeah. It's a farming? Yeah. Ah, We are in potato farm. Yeah. potato farm. Yeah. Ah, okay. Ингэж тэрт юм байна. Тийм те. Юус нэ? Гоё юм шүү дээ. Манах? Аахгүй дараа л өөр тэрт юм байсан да. This is a potato Yeah, farm. it's potato farm. Yeah. In this region, there's only potato farm in this region. Ah, In Lugla too, over there only potato. Yeah. potato? Yeah, just potato. Just potato. Yeah. This one is? This one also potato. This one also potato. Yeah. Okay. Ингээд алхаж байгаа тэр дээр ингээд Эверест байж байгаа юм да. Энэ л кино шиг байгаа юм да. Эверест харагдаал. Энд нь potato farm харагдаал. His foot finger is pain. First finger in pain. Yeah, he's not for mine. Yeah. Is it normal pain? It's, I think there's your shoes, the inside in blister inside. Blister like this, like a Yes. small, yeah. We got it. We already got it. Yeah. I think there's your shoes is very tight. Tight. Yeah. Then after pain and blister in your leg. Хөдөлсөн багтаад байгаа юм уу? Хөлний жигчи өөрөө ёо. Yeah. Оо ёо. Ёо. Yeah, the blister is gone. Like it's very pain. It's Yeah, it's very pain. yeah, it's very hard to walk. Yes. So Хөл жигчи өөрөө ёо. энэ гэхдээ айгүй сони ийм юм аа. Галхаал ангууд ингэ өөдөд байхын санагдадсан чи ингээд өдөр болгоо юм. Ууландаа ойртогдсон болон сүрлэг харагдаад тэгээ алхах зам нь амар сонирхолтой зүйлс амар олон тааралдаад тэгээ ерөөсөө уйдахгүй. Би нэг уйдчих юм болоо гэж бодсон чи. Зүрхээс ингэ бодонгууд нэг юм уйдмаар байгаа зү. Зүгээр алхаал байна. Дээш алхаал байна. Тэгсэн чи
Гайгүй шүү. Өдөх замгүй ядарч байгаа юм чи. Чи тэгтээ гоё ингээд эргэн тойрныхоо юмнаас гоё enjoy хийхгүй нөө. Би бол амар enjoy хийж байна. Хаяал бүр амар ядарчаад байгаа болохоос ш. Яа тэр урд байгаа уулыг хараач дээ. Тэгтээ харагдахгүй л байна л да. Цаг минут дотом өөрөө дийлж явж байгаад. Алалцж явах ч нөө. Алдсаж явж байгаа юу өөд. Так шээ төрсөн. Нүдг яасан. Нүдг так яасан гинэ. Дахиад так гэж шаач юм. Because we're downing. Дэшлэг тассан ланс салгаж байгаа төвхтэй болж байна. Одоо тэгээд чи яаж байна? Толгой эргээд байна. Толгой эргээд байна гинэ. Толгой эргээд биеийн байдал жоохон онц биш байгаа учраас жоохон тухгүй л. Надад ланс салгаж байгаа төвхтэй. Хай ингээд энэ цэвчтэй. Гүд дэмсаа авчихдаг. Давчтай даваад. Тээвэрхүү л байна. Бид нар одоо нэг замынхан 30%-ийг тоосон юм уу да? Өнөөдрийн замын нийт 30%-ийг явж ах шиг байна. Санжаагийн маань толгоо нэргээд байна. Гинэ. За гээ. Тэгэхгүй эргээд олцъя да. Аяллаа влогтой минь хамт байгаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр манай влогийн хамтрагчаар Oral-B та бүхэндээ хамтран ажиллаж байгааг дуулахад таатай байна. Тэгэхээр та бүхэн нэгэн урамшууллын мэдээллийг хүргэх гэж байна. Энэ юу вэ гэхээр та бүхэн Oral-B-гийн бүтээгдэхүүнүүдийг худалдаж аваад за тэрхүү худалдан авсан баримтаа хож CGMN вебсайтэд бүртгүүлээд 300 сая төгрөгийн шагналын самтай чанар бол ухаалаг сонголт тэмээг урамшуулалт хамрагдах боломжтой болж байгаа юм байна. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг хож CGMN вебсайтаас аваарай. Манай влогийн хамтрагчаар Oral-B хамтран ажиллаж байна. За битэр өдрийн олонд орж ий. Манай Санжаагийн маань би жоохон таараа байна. Энд нэр малгай өмсч юм уу? За битэр өдрийн олонд орж ий. Дахиад эхлэхээс. Манай Санжаа маань сэрвсэн жоохон болоог байсан юм. Одоо хөөрхөн болчлоо. Санжаагийн маань би жоохон таараа байна. Тэгсэд наа. Нарт нэгсэд. Сайн нэг юм болоо. What level see? This is how many meters from sea level in here? Here 4040. 4040. 4440 дээр явж байгаа юм байна бид нар одоо. Тэгээд жоо нарт нэгсэн байж магадгүй. Энэ хүзүүний хараар амар алдчих чинь. Тэр юм авсан. Энэ ч амар алттай юм байна л да. Яг уудаг. Тэнийг ChatGPT-гээс хэрхэн яаж уух вэ гэдэг. Хэрхэн яаж уух вэ? Яаж нөлөөлөх вэ асуусчихгүй. Амар тодорхой гаргаад ирчихлээ. Бүртээ ханаар харуулбар гайхан ийдтэй. Арай л амар тодорхой. Энэ ингээд BBC-ийн айл 12 хоногийн айл золоо мэдийг яаж хэрэглэх вэ? Эхний өдөр day 2, day 3, day 4, өдөр 5, 6, 7, 8 яаж уух энэ бүгдийг ингээ заагаад үзвэл яах вэ? Ийм байт юм байна. Гэтэ энэ яг нөө даралт болоод өгдөг мэдэхгүй байна. Яг миний даралт бол ялч вэ гэсэн. Ингээд баллаа. Зааг бахаа минь тэгээд одоо гайг өргөжлүүлж бахаа. Чин доо би тэр нэг дахиад бас цагаан олны газар орсон. Навш гэж. Юу төвхтэй юм аа. Махтаа ол идмэр хч мах байхгүй. Би эднэр ингэдэм юм. Хиндүү шашинтай болох шашнаас болоод махтаа ол идэх тэрэлт юм хвчлэн. Тэгээд өхрийг бол арай амтан гээд өхрийг бол иддэг юм байна өөртөө. Шашнаас болоод Buffalo иддэг.
Тэр чинь зүгээр байдаг болохоос биш өөртөө иддэг юм шиг. Өөр хүмүүстэй. Тэгээд сүм хийд дээр нь бол хөвчлэн цагаан бол иддэг юм байлаа. Түрүү Габигаас юу ч сонсон гэж. Габи ингээ мах идмээр байна гэдэг. Жог уурсан байхгүй тэгсэн чи нэг сарын өмнө ирсэн ямааны мах байна. Гэт чи өвдөггүй гэвэл иддэг шээ. Тэгж асуугаад байгаа шүү дээ тийм. Сарын өмнө ирсэн ямааны мах. Гэт чи өвдөггүй гэвэл иддэг. Тэгээд яс занш боломжлоос шалтгаалаад юу яд юм. Амтны ам таслах бас тийм юу цэрлэлт юм байна л да. Ер нь бол баяр ёслолоор амтны тасалж тэр үеэр мах иддэг гэх юм уу? Мах нь үнэтэй болохоор бас тэр болоо идэдэг юм байна. Би бас нэг өмнө хэд хоногийн өмнө бас хэлж ирсэн шүү дээ. Энд нэр мах нь амар баг тэгээд дандаа ихвчлэн нүүрс усаар хоолт юм байна. Будаатай тэгээд соус будаа эсвэл гомн ч юм уу тиймэрхүү юм соустай хэлж иддэг юм байна гэдээсэн чинь ялчгүй нэг мах үнэтэй болохоор бас тэр болоо мах идэж чаддаг юм байна. Бид нарт Непалчууд. Тийм болохоор ер нь та аялах ч бол тэгээд махцах жоохон пакетлээд авч явдаг ч юм уу. Эсвэл бэлэм тийм нөгөө манай талын Монгол зогод байдаг шүү дээ. Тийм юм зам авчвал бас их зүгээр юм байна шүү. Жоохон махсах юм байна бид нэр. Яаж нэ анда? Шүлсэн. Тэ андээс шүлсээ гойцоо гарсан доош орчихсон. За тэгээд бид тээр хоол идлээ. Тэгээд санжаа минь би хурдан дээрдээсээ Зүгээр бол надад сайн юм ууцсан. Гэтэ би даралтаа ер нь үзүүлэх гэж бодож байна. Ер нь 3000 гаруй гарснаас хойш даралт ер нь ихсэл байгаа. Нэг ч үзүүлэхгүй байгаа. Тэр нэг үзүүлчих тийм үү. За тэр түрүүний хоолны газраас хараад одоо шиг алхаж байна. Жоо ятарч шүү. Тэгээд ийшээ модгүй болчтой юм байна. Гэт хад шороо чулуу шороо юу гэх юм бэ? Хад дасах хэрэгтэй болчтой юм байна. Тэгтээ аз болоод нэг өксөр тэрийн өмнө амар уул хөс шиг өксөр том нь бол өнөөдөр л арай гайгүй юм байна. Гээ бодож байсан чинь бид нар одоо тэнд одоо хүмүүс явж байгаа тэр уулыг бас хөксөж гарах юм байна. Тэгтээ бас яах вэ? Хаач чинь хийц уул биш юм байна. Уулын ингэрээр явсараад уулаа ороогол явчих юм шиг байна. Тэгээд энэ шиг итерхий хит нэх өксөр биш юм хүртлээ. Хүчил төрөж авах жоо юм. Гэцүү байна. Нэг зүүн авч идэхгүй тийм ээ. Энд нэг маск зүгээд амьсгалахлаар ямар өгдөг гэлээ. Ер нь нэг тиймэрхүү гээл утчих. Тэнгөт нэг айгу хурдан ядарна. Айгу хурдан сэлдэнэ. Гол ер нь ядраад юм ба. Энэ дотоо хүчил төрөгч дотоо хаад. Багт юм байл л дээ. Тэр өргөдөд маань харагдаж байна. За тэгээд өнөөдрийг давчвал маргаашийг давна. Маргаашийг давчвал тэгэл дахиад нөгөөдрийг давна да.
Өөрийгөө ингэж л зэрэгжүүлж явж байна да. Намасте. Namaste. Санжаа маань яж авлаа. Яаж юм бэ найз? Эвересттэй арчсан чинь. Цайг болчихлоо шүү дээ. 400. Oh. How high? Хоноглох газар бараг ирж байна. Яг баяртай байна. Санжаа маань бүр баяртай байна. Яарлаа шүү. Сэй. Манай сая гинти түргэн аваад цамдаа нэг байгаа алдчихад горж араа хатан цохоо ичжээ. Хатан цохоо ичжээ гэж байгаа чи. Хаад цохоо Хин хаглаа ичээ гэсэн. Бууга хэрүүлчихээ. Хатан цохоо жаахаа. Жижигэн цоолоо ичих шиг болоо. Цуулаад гэж. Чи яар хэрүүлчих би. Йоо Хэрүүлчихээ. Хүмүүсийн хэрүүлчих шүү. тэгээд одоо би энэ бүх төрсөн монтажлах болохоор хэдүүлээ Санжаагийн How to Wow аасныг харцгаая. Тийчтэй тэрийг хараад хэрэггүй дээ. Үнэхээр заваа юм бас. Энэ хараа жимсэн. Энэ өхрийн нэт чинь болоо юм байна те. Kumar. Найд This is явахгүй food те. here. Янс гэрч. Now eat. Can we eat this fruit? Нөлч. Үхчихвээ дээ. Хэнсч. Ширпанат нэр. Гурж байгаа. Хүчтэй шүүсэр. Бас л Монголд байсан бол хаамаагүй баа штий. Чаас хаамаагүй баа. Гэтэ би аваар яг зүү газараа олсон байлээ. Очоод маа баасан чи бөөм баастууд байгаа юм чи. Баас чи яа заваа. Хүнтерсэн чи. Аавгаа алсан чи маар. За баавгаа алсан чи. Тэрвээ би баавгаа алцсан. Баасан чи. Тэгээд баасан чи гэж. тэгээд баавгаа алсан чи. Тэгээ баавгаа алсан чи тэрвээр нэг баавгаа алцсан хүмүүс угаасаа байна. Яг тэр нэг Баагаанууд. баа бөө өгцөн баавгаанууд. Хатан гарчсан баавгаанууд. Мууми алцсан баавгаанууд. За тэгээд тэрнээс гадна сая миний бие өвдвөө. Тэгээд бүр яг ингэж амар яарад тэггүүтлээ Габи дээр хамарж яхад очиад шинэ яг юу хийж байгаа би хоёлаа гэдгсэн байхгүй. Тэгсэн чи Габи би наатаж айл 2 дахь өдрөөс хойш л бодож байна. Гэсэн өнөөдөр 5 дахь өдөр үргэлжилж байгаа. Тэгэхэд чи яаж өөрийгөө медитейшн хийж яаж явж байгаа юм бэ гэж асуусан чи юу гэлээ минийз. Өнөөдрийг тисчил. Маргаашийг тисчил дээ. Маргаашийг тисчил. Нөгөө өдрийг тийч. Тисчил дуусчил явчих. Би болохоор яаж байгаа гэж. Би болохоор Кумарыг харж ирж байгаа. Кумарыг харж байгаа. Кумарыг хараад Кумарын хувьд бол энэ энгийн л нэг өдөр. Тийм учраас миний хувьд ч гэсэн энгийн л нэг өдөр байх ёстой гэж бодоод л та ингээл чүтээтэй явж байна. За окей, буудал дээр ч шиг боллоо. Хүү 360 дахиад зохиод шүү нэ. Тэгтээ зохиод шүү дээ. За бидний дараах буух газар ирлээ. Яа, нүд час. What a long day.
Манай нөгөө хоёроо өгч харлаа шүү дээ. Манай нөгөө хоёроо гэж харлаа шүү дээ. Салтгүй хоёр маань. Оо энэ нөгөө нэг өсөж байсан гараад шүү дээ. Хөө хоор дээр дээ. Yes. Backside. Backside? Yes. Here or here? Both. Both? Бас жимэн дараад ирсэн. Халууц дулаач It's тэгээ not заач. good for you. Feel headache is not good, yeah? Yes. I think tomorrow There is morning headache is gone, yeah. You use the pills or not? Yes. You got it in the morning, you know. It's morning or evening? It's the morning, right? Энд гэхдээ ер нь жоохон сэрүүх юм байна. It will be low back, I think, yeah. Okay. Then after you can drink more water, okay? There's pills after that, new like some like the scientific. Миний бас толгой өвдөд байна уу. Some like here, easy. Толгой зүгээр ангас ангас. Yeah. It's gonna be all the Тэр одоо орой хоолой идэх чинь. Энэ бас махгүй. Газар гисэн. Яг төг хэцүү юм аа. Хэвч. Оо. Ха? ороо энэ чанаа. Борлчиж. Мань яг нэг 8000-аас бууж ирсэн юм шиг харагдчихна. Андиг шерпа шиг яаж. Ихсдгүүл хадлаа яриаггүй юм байна те. Би ч тийм ялгаа байхгүй. Яа. Хоёлын хадлахаас Уясаа гангийн бо тавчтаж яаж шүү дээ. Эднэр ингэж байгаа. тэгээд энэ ингэсэн ш нэрээ. Юу зарагдаж байгааг мэдсэн үү? Яг мэдгүй. Юу зарагдаж байгааг гэхээр энэ би бүр тооцоолоо бодсон байгаа. Ямар ч ласа Wi-Fi зарагдаж байгаа. Charge Wi-Fi 48 чаг нь 32,000-аар зарагдаж байгаа. 32,000 биш ээ. Бараг 40 байхгүй юу? Чи 1600 эс мэдтэй. Тий. 1026,000 шүү дээ. Тэгээ 600 ч бараг 40,000 болчихж байгаа байхгүй юу? Зүгээр 10 ГБ Wi-Fi 48 цаг хэрэг. Тий. 10 ГБ Wi-Fi 48 цаг хэрэглэхэд 40 орчим мянган төгрөг нэг хүнд. Тэрийг хараагүй юм уу? Энд байна л та. Андаа ер нь ингээл дээшгээ явуулсан бүх юм л үнэтэй болох юм билээ. 48 цаг 1600 рупи явахгүй юу? Тэгээ 10 ГБ 5 өдөр 3500 рупи. Тэгээ энэ бол unlimited юм шиг байна. Тэгээ дээшгээ утас цэнгэлүүлэхэд утас цаг камер зэвэглэхэд 500 лаптоп power bank зэвэглэхэд 1000 байхгүй. Тэгэхээр 1026,000 Монгол мөнгөөр. Тэгэл нэг power bank зэвэглэхэд 26,000 төгрөг. Одоо тэгээ цаашаа дэж явуулсан бүх юм үнэтэй болох юм билээ. Усанд орох хэлсэн үү? Усанд орох ч хэлээ. Усанд ороход 800 гэдэг чинь баг 23,000 юм. 22,000 Тийм юм. энэ нөгөө нэг улаацдаг энэ өндрийн хай сэг надад байд юм байна. Мэдчихлээ. Дард гэсэгээ дотор муухай чинь гүйлгэж юм. Sorry, there's a food is coming. You can take a seat here. Окей. Айгуу саялтай те. За энэ ингээд заах уулчаад байна да. Орны уулчаад шарпанууд энэ дундаас би хоёр л уулчин биш.
Хамаагүй. It's okay. Окей. Бас таасаж байна. Гайхамшигтай. Арманчик. Арманчик гэж өнгөрөх юм дээ. Оо даамаа. Юу зарж ирсэн бэ? Өөр тэгэл усандаа тийм нүдэ зарж байгаа лөө. Спрайт 14 мэн. Ус 6 мэн. Yes. Thank you very much. Ашгүй юу яалаа? Тоната батата юу? Энэ толгой өвдөж байна. Тоната батата оргоо. Thank you. Тоната батата оргоо чи зөвхөн энэ дотор дээр You can take it chili. окей, гэмээ. Энэ дотор дээр нүд гомт морог бас тоната өндөхдөө. Тэр энэчээр тоноо энэ төр махвахгүй л нөгөө жеркиг бодоншин жеркиг халаад идчих гэж утсан ч ашгүй. Чаддаггүй хөл. Тонатай байна. Анди маань дотор мог оргоод идчихгүй гинэ. Хэд өндөрт байдаг хүмүүс хайцэг. Attitude. Дотор мог хардаг, толгой өвдөг, даардаг. Яг бүгд болж байна. Бүгд яг нэг дор болж байна. За зөөр юм үү? Газар нэг юм хэлээд юм тий. Ийм төрөлд юм ээ. Окей, no bye. Цэв таяр ингэ дөрөв дотор. Нилээн хөтөн байна. Манай санжаа маань мишоктой, ховцтой, күртгтэй дээрээс нь хүчлэн мөрөөд. Тэгэл дулаацах байх шиг байна. Дулаач чинь нэ? Халаач чинь нэ? Одоогоо. Одоо жоохон багсгсан дэрх хөө. Одоо жоохон нэмгэлсэн дэрх хөө. Нэ. Энийг авдаг ч гэдэг. Имэ. Энийг хаа хийлээ. Энийг дээр нь. Мэд гэж би замд гисэн шүү дээ. За тэгээд 91 иймэрхүү л. Эс маш сайхан хариултаа л. Гэвэр хаана нэстэ чи мэдэхгүй л байгаа л дандаа. Тэр урталтайгаа гэхлээр тагцсан замд өгсөн шүү дээ. Энэ. Тийм. Алч юм энэ өгсөн. За тэгээд ер нь бол тав тохмох нэг талаар бол нэг бодох хэрэггүй. Тэр би ч гэсэн одоо дараад бас хувцастайгаа лифтэж байна. Чи энэ амар дулаахан биш үү? Шоко. Тест амар шаач. Зах. Хснаас. Ашгош юм яах вэ? За. Тэгээд ер нь Basecamp member явах гэж байгаа бол энийг бас анхаарч байгаарай. Тийм сайхан битээр бас тийм сайхан болныг явахгүй байгаа шүү. Аларцсан шүү. Тав дахын үед бол бас хэцүү шүү. Тэгээд одоо яг бид нар ч Basecamp явах чаа. Тэрнээс тийш одоо 6000-аас тийш гараад. Тэр 8000 занг тэр одоо ёо тэр хүмүүстэй яаж байд юм. 30 хоногийн турш нэг ч удаа нэг хоромж дулаацсан гэсэн шүү дээ. Тэ тэр бүр аимшигтай тэ. Тэр хүмүүст бол респект гэдэг бүр
Багт шүү. Би хүснэс нэр үнэрлэх хэрэгтэй. Яа. Одоо би яг тэр бодож илаа өдөр. одоо ингээд 8 цаг болж байна. Жохон шамархад л тавьж шүү дээ. Яа. 8 цаг болж байна. Маргааш 8 дахиад явна. Яа мохо тийнэ. Тийнэ. За тэгээд унтах гэдэг зэ да. Маргааш болцгоё. Дэлхийг тойрсон минь аяллаа влогтой маань хамтран ажилласан Авандра байгаа. За тэгэхээр Авандрагийн зүгээс маш сонирхолтой олон шаарж болоод EcoFlow-ын бүтээгдэхүүнүүдийг Монголд оруулж ирдэг байгаа. Тэгэхээр та бүхэндээ яг одоо бэлэгтэй урамшуулалттай худалдаа Авандрын зүгээс зарласан байгаа юм байна. Та бүхэн Авандрагаас EcoFlow брендийн River 3 Max Plus бүтээгдэхүүнийг худалдаж авах юм бол 60 вольтын EcoFlow-ийн энэхүү нарны хавтан бэлэг болгоо авах боломжтой байгаа юм байна. Энэхүү нарны хавтан маань EcoFlow брендийн ерөнхийдөө ном шиг нэмхэн 3.2 кг жинтэй. Өөрөөсөө Type-C гаралттай тул гар утас болоод ноутбук, iPad зэрэг жижиг гаджетуудыг зэнэглэхэд хамгийн тохиромжтой юм байна. Дараагийн бүтээгдэхүүн бол Charge брендийн iceMac 2 хэмээх зөөврийн батарей байгаа. Энэхүү зөөврийн батарей маань шууд утасныхаа хойно ингэж байрлуулах боломжтойгоос гадна өөр дээрээ сенстэй учраас утас халах зэргийг өөрөөхөө сенсор шийдэж өгдөгөөс гадна 10,000 ампераар шахдаг учраас жишээлбэл iPhone 16 Pro Max-ыг 25 минутанд 50% хүртэл шахах хүчин чадалтай. Ингээд манай дэлхийг тойрсон минь аяллаа влогтой маань хамтран ажилласан Avandra брендийн хамт олонд маш их баярлалаа. Тэгээд та бүхэн Avandraгаас зарлаж байгаа бэлэгтэй урамшуулалттай худалдаанд нь амжиж оролцоорой. Ялтад үзэх гэж нэг юм өндрийн хүчин байд юм байна. Тэгээ 4,400 төгрөг гарч ирсэн чинь миний бие бүр болохоо байгаад хамаг би харцаагаад юу ч идэх хүсэлгүй болоод дотор муу хараад юм идэхгүй байгаад тэгээд юм идэхгүй байгаад тэгээд хамаг би харцаагаад толгой амир өвдөд яа хинст юм амар лалрын вирусны ханадыг өмнө нэг би нэг харцаад амар болд нь шүү дээ. Тэрнээс толгомдор. Тэгээ бүх би харцаад хүчлэр дутагдсанаас болоод гэдэг юм байна. Цаг. Тэгээд комар дээр одоо имлэг явж байна. Тэрнэл гарч ийн хайр сайхан гэж амьсгалж хүчтэй авч явах хэрэгтэй. Хүчтэй төрөгч баг биш. Энд нөгөө нэг хүчтэй төрөгч юу ачд юм бэ? Хүчтэй төрөгч агаар хүчтэй төрөгч хингээс хэр гэж ярьд юм. Тэгээ одоо юм бидний амьсгалж байгаагаар хэдий ингээ хаваад байгаа ч гэсэндээ нэг ойролцоогоор нэг 50 дэвхтэй оксиженаар би яг одоо амьсгалж байгаа гэсэн үг. Тэгээд би харин сая яг өмнө гэлд ChatGPT ороод ингээд өдөө ханагад ингээд тийм судалснууд харагдаад байгаа байхгүй юу. Тэгээд тэр бол үнэхээр нөө жоох айлгаад тэгээд ChatGPT ороод өдөө ханагад ингээд судалснууд ингэж харагдаад байна. Тэгээд толгойн араар өвдөд байна, визүүлдэд байна гэдээ асуусан чи. Наад чинь болвол хэрвээ чи дэше явах юм бол цус харна шүү. Ер нь үхэн шүүл гэж байна. Зөвлөлт энэ. Хаалтж өгнө шүү. Ер нь цус харна шүү гэх мэтчлээ. Амар юмнууд яриад байна. Тэгэхээр сайн эмээ уужгаад тэгээд эмнэлэг төгсөлгөө явж байна.
Имлэх зүгээр үзэх $75 гэсэн. Тэгээ одоо юу хамаа очив тий. Өгч байсан $75 төлөлт. Энд ч тоглоом биш байд юм биш үү өстөө. Ямар юм байд юм бэ? Тэг ингээд сонио. Бүх би рүү хатгаж байгаа юм шиг санагдаад тэгээд шүн унтчих хамраас цараад. Is it okay? Хамраас цараад би байнгын хамраас цараад. Тэгээд нэг тийм хөл байд. Үзүүлээ да. Ямар хэмжээ байх юм баа. Бичсэн үзүүлээ. Дэмбочиг клиник. Окей. Эндэлээ. Yes. Дэмбочиг клиник. Энд дагаас клиник байх хэрэгтэй юм л та. Perfect. Right. Perfect. Everything is good. Everything is good. Your test is fine. If your test was not fine, then we would have listened some sound, and we wouldn't suggest you to go up if your test was not good. But your test is good, so you don't need to worry. Okay. It's Okay. just some mild features of altitude sickness, so you don't need to worry. I'll give you some medications, and you'll be good. Okay. Тэгээ надад энэ баахан юм бичиж өгчлээ. Яаж байгаа. Энийг зүнгүүтлээ. Йоо. Зөөчлөрөө намайг үнэхээр сэрцээ явж шүү $90 гинэ ингэж үзүүлээ. Тэгээд юмнууд надад $10 болох юм байна. Тэгээд 7 хоногт эзэж ирж хамаагүй үзүүлж болчих. Яваад гэж тэгсэн. Сайхан. Юу үзэл? Цусны даралт үзэл, оксижений хэмжээ үзэл, халуун үзэл, зүрхний цогцолт хэмжээл. Тэгэл $90 авчт юм байна. Олдог газар байна. Тэгтээ хэрэгтэй юм. $5 ундаас нь банк авна гэж энэ хүнд уншсан хэвлээ. $110 10% чинь $11 гэх юм бол $5. 12,000 төгрөг зүгээр л банкнаас авчиж байна. $110 боллоо. So you post this vlog in your channel. Эхлээл толгой эргээл эхэлсэн. Тэгээл ингээл маш их ядраад тэгээ толгой эргээд хамгийн гол нь миний нэг юм даралт ихсээд энэ үг гэхээр хамгийн амар нь ерөөсө даралт ихсээгүй байсан. Даралтаа очиж зүс чинь даралт зүгээрээс нь энийг одоо дээшээ гарч үдсэн үн л яг мэдрэх бах. Тэрнээс ч одоо нэг юм зүгээр ингийн нөхцөл байдал дээр бие өвдөж байгаа өвдөлт бол тэр ерөөсөөч биш байсан. За темпожигээс лобочи ороход занжаа ерөнхийдөө бол гайгүй байсан. Би бол тэр дээшигээ гайгүй болчих болоо гэж бодоод ер нь явчихсан. За ч нэг юм уугаад эмлэмэлт үзүүлсэн болохоор гайгүй баха гэж бодсон. Өндрийн өвчний яг 1-3 10 хүртэл дүгэнд юм. Минийх 1-3 авцаа. 1-3 дээр нь ингэ шамирж яхад одоо тэгээд дээшигээ тэр хай альтитүүд sickness нь бол хүний тамир тасалт юм шиг л биш дээ. Би бас үнэм яарлаа шүү дээ. Энэ минь одоо яац юм бэ? Би шилээрээ борлцсон байна те. Тэгээд юмнуудаас авах хэрэгтэй одоо тэгцний юм өөр юу гэдэг өвчин намдаах тархитлогооны юм яасан ер нь л авч явахгүй бол хүний би ер нь энгийн байдгаас бол өөрчлөлт гартгал юм байна. Би ч одоо олон их би сайтаг шүү дээ. Яснаас хойш 2000 арчаад байдаг шиг байна. Уг нь спортын хүн юм даа шүү. Тэг өнөөдөр бол нэг би гайгүй байл гарч иж утсан чи өнөөдөр нь гэхээр гарч чадсан. Өглөөс ирсэн чи. Яа, амар сэр байна шүү гэж. За тиймэрхүү. Гарч гүйж мүйлтэй байлаа. Гарч гүйхгүй зүгээр цонхоо онгоолох хэрэгтэй байсан юм байна. Орой л гүй. Тэгээ надад нэг юм амар ус муутай газар амар хэцүү даалгавар өгсөн. Энийг арай. Энийг 1 литр халуун усанд найруулж уух гэсэн. Өдөрт 2-ыг. Мэдээгүй. Өдөрт 2-ыг шүү. Энд өглөө харин манай гайд Шерпа харин үгүй бол буу их шат юм.
тэрнээс шууд юу шаагаад байгаа. Гайдтад буусан л ашигтай л да. Манай гайдад буусан ашигтай учраас бүр болохгүй бол боо их. Тэсэд ихтэй яг үнийг хэлэхэд нэг даралт үзлээ. Оксижений хэмжээ үзлээ. Халуун үзлээ. Тэгээд даралт үзсэн. Тэгээд нэг зүрхний пульс үзсэн. Тэгээд чамд ямар шинжтийн тэмдгүүд илэрж ийн гэдэг. Тэгээд ингээ бүгдийг ингээ бичиж чаад нэг юм оноо гаргаад ирд юм байна. Тэгээд тэр оноогоороо шууд миний одоо өвдөж байгаа high altitude-ийг шууд левелийг тогтоож гаргаж ирээд тэгээд тэрэнд нь тохирсон юмнуудыг бичиж өгөөд $110 Монгол мөнгөөр 400,000 төгрөг хийчлээ. Тэгээд яаралтай нэлттэй. Гэтэ амар гоё санаа амарчлаа. Тийш гарч болно гэдэг мэдээгээ сонссон чи сайхан санаа амарчлаа. Гэтэ энэ юмнууд нь бас нөлөөлж ах шиг байна уу? Болгоо өвдгөө бэлчүүлчих ямар сайхан юм. Тэнэ гарч алах гэсэн. Гэтэ би гарч алахгүй. Зүгээр цонхон голгоно. Киногоо үзнэ. Хацаа өрөнгүүдээ. Day 6 нэг иймэрхүү байдалтай. Явж байна. Энэ Непалчууд чинь дээшиг мах иддэггүй юм биш угаасаа. Бид нар угаасаа мах иддэггүй маа. Тийм учраас энд угаасаа мах байхгүй гэдгснээ. Яг хоо мах идвэл идгэснээ. Нэг сарын өмнө авчирсан муудсан шахуу ямааны мах байна. Идээд хордлого болохгүй гэвэл идэх шаач байгаа юм чи. Харин мах байхгүй ч гэсэн үнэхээр хэцүү юм байна. Сүүлийн 2 хоног мах идсэн гүштэй байлаа. Яа, стамер мах чам даа. Тэгээд Габи руу нэг харахаар нэг баахан үхрийн мах зах хэлбэрчлийг үзчихээ. Тэр нэг Facebook дээр нэг юм хошног байлоо те. Кац шүү дээ. Нэг казыг юу яаснаа өстой өөхтэй хогийн могийн ингэ бичсэн нэг юм яваадсан шүү дээ. Йоо тэр голоод байгаа каз нь бүр ямар гоё харагддгийг байсан. Габ бэнэ бүр ёо энэ каз нь бүр энэ муухай казыг идэхинсаа гэсэн. Голоод хайцсан казыг идэхинсаа. Боолтой. Тэгвэл хоёлоостой газар амар хоол иж идэнэ сте андаа. Габик фам амар төв шааштай та. Яа ч аалаа шүү дээ. Жэнчөө. Габик бол бүгдээ шат. Одоо ингээд видеон дээр орж байгаа шүү. Манайш насраад гэх юм. Net. Sometimes internet is good, sometimes is bad. Орно гарна Wi-Fi. Ano? Yeah, sometimes internet is good, sometimes is bad. Гэхдээ бас чаа очиж Кацаа. Битгүй. Хавцаарч та. за яаж юм? Хөөе. Болохгүй мэнэ өгшөө. За сайн явцгаарай. За одоо энэ ингэж яа. За маа. За үзэгч хүмүүндээ минь дүргээрээ. Оо. Тэгстэй тийшээ зүгээр. Бороод ирчих. Okay. 1 литр буцсоосон. This is 1 for 1 liter. 1 for 1 liter. Yeah. Энэ One for one liter. заавар 2 for 2 liter. Yes. Is that have 2 liter? No, 2 liter. It's only 1 liter. 1 liter is too much. Too No. much, Joel. I think. This is яг 1 liter. Ичээ заавар наач. Okay. This is water and 1 liter. Yeah, 1 liter. Амар урт. No, 1 liter. Айгу It's 1 liter. олон It's you Орон can see дамжсан. 1.
1 liter. Тэрий. 1 cup. No, No, one cup is 1 liter. liter. Look here, okay? This is too small. 1 1 liter liter water is is this. like this. It's okay? Okay. Oh my god. It's Okay. 1 liter water. It's 1 liter, okay, right? okay, yeah. Please. Okay. 2 liter? 3. We have 3. 3 liter. liter. Yeah. Yes. This is only 2 liter. 3 liter. Энд за чарж хийшээд энэ мөнгө нэмэгдээд 3 шүү. liter is more than this. Чимэг нэмэлт тааралтай. This. 0-ын цаас өртөл хотдож авч байгаа. Yeah. Oh. Oh, I got idea. You can, This too much water. no. Soup too You much. can Наа чи гол нь you can цоорч. inside the water and then this is right. Yeah. Уг нь бол энэ савнд нь буцалгаж идэх систем Hot байдаг water, тийм. hot water. Yeah, but, and then we have to boil. Oh, 10 minutes. Because 10 minutes. 10 minutes boil. start the wait. Yes. Oh, is it not damaged? Not damaged. Oh, okay. So you can yeah, you can How to use boil here? Yeah, you can use how to boil? Look. Jarabani halde ve minna michona michona ge. Oh, not just. Oh, it's damaged. Yeah, it's Oh, okay. yeah, okay. Наа чи баг 3 бэжтэй. This put here or here? Separate? Separate. Oh, okay. How to teach you? Yes. Okay, together. 3 liter, right? Too small. It's okay. Наа чи буцлаад ирэхлээр том их болчихно. Yeah. Их миний хичээ. This is when boiling. This is gonna be bigger. Ah, Yeah. Okay. The noodle is gonna be Oh, yeah. bigger. This later put, okay? Okay. 또 хамтдаа их одоо их юм бол яах юм бэ? Гурван зинг хамт хийгээл тэгээд усааж байгаа юм чи. Усан байгаа. Зэ манай Монгол тавшаа. Now, Усж байгаа нэмэр. small water. Just 3 liter. 3 liter, right? Okay. 3 liter को पानी को 15 को How? Oh, Одоо болцсон. yeah, it's okay. Okay. Whether it's the restaurant not just the alchin. Yeah. Мах идээгүү бит хоёр удчих. आगे खिचडी भनेको चाहिँ पकाउँदै भने नौवटा खिचडी हो अनि पाँचवटा चाहिँ This is Mongolian traditional. एउटा चाहिँ Now it's a simple. के पो रे स्यान्डविच This is Mongolian traditional soup. We bring from Mongolia. It's very lucky because in no meat have, right? This is a little bit meat. You cook yourself, okay? Yeah. We don't know how about it. Okay. Thank you. Өөрөө фаст. Өөрөө сарч сайн. Жохон жажлууртай байгаа юм уу? Эсвэл бүр няцаачудаас муухай юм уу? Болчихно уу? Болчихжоо. Окей. Тийм бөгөөс төр авч байгаа. За окей. Гурван аяг авъя. Өө ихчэд хийлээ. Ихчэд ирээд ихчэд шиг хадаа тийм. You wanna try? No, thank you. You wanna try? No, You can thank try. It's Mongolian traditional. Oh, okay. मान्छे जस्तो देख्यो Амар гоё. Come on. Yeah. It's your. Smile? Yeah. Dive. Oh.
This Mongolian Mongolian noodle soup. Zaza Hanuri. name is Lavsha. I can see that. I'm cooked. Yeah. You're cooking, yeah? I'm cooked in kitchen. Yeah. Yeah. Okay. Thank you for Cooking. cooking. Yeah. Mr. Kumar is happy now. Happy guy with the noodles. Йоо. Өөдөөс. Ano kong ga? Ha? Ano ka lang? Ah. Mano ka lang ni halala heri. Jauh mesti han bari ha ni. मलाई नि खाउने मैले नखाने भनेको Ano? Mongolian noodle soup. Yeah. I saw the first time. Is it good? It's good, yeah. Delicious. Mito sauce. लाइक भेरी मच Talk. Okay, stay here. Thank you. Tagaтай л шүү дээ. Эдний жоо шилэлтцээ. Манай найз уухгүй багтаа. Манай найзын нэрийг монголоор. Rupees. Dobry han bari. Yo kisan mito se? Yes, you wanna try? Ero board ka. Thore bolle na board ka le ro. Khaa. Бид тэр талын Монголыг ягаад ч юм авч явах хэрэгтэй гэж бодоод тэгээ бид тэр Монголоос гарахтаа л хитэн талын Монгол аваа явсан. Тэгээ яг тэрийгээ бол бид тэр яг хамгийн зөв цаг үед ийдсэн гэж бодож байна. Яг дээшээгээ гараад нэг мах байхгүй болцсон. Анханаас нь одоо юу гэдэг мах байхгүй шүү. Дээшээ гарахтаа энийгээ бэлтээрээ, энийгээ ингэрээ тэгэрээ гэд хилцэн болвол арай нэг сэтгэлийн бэлтгэлтэй тий. За мах байхгүй шүү гэж бодоод ингээд явахаас гэтэл дээшээ мах байхгүй гэдгийг мэдээгүйгээр гарчингууд үнэхээр их стресс төсөн. Би бол стресс төсөн. Тэгэл Габиг харахаар яж ил Габи ч нэг юм бангар их чансан махны бичлэг юу н байг үзэл байж идэг байсан. Нэр ингээс харахаар л нэг хараалаа хилцэн нэг махны бичлэг үзээд байж идэг. Тэгэл ер нь хатаасан мах байсан ч гэсэндээ юм нойтон махаар өлсөх мэдрэмж чинь бас өөр юм байл юм. Айгүйг нойтон махаар өлсөжсэн. Гэхдээ ер нь бол бас тэр авч явсан нэг бод шими жөрки бол бас л өгөөмө хэрэг болсон. Тэгээд бид тэр хадгалж жагаад тэнд очиод лавшаага ийцsaa. Ёо. Тэр бол бүр үнэхээр Амар би битээр баг үйлэх шахсан. Тэр амар гоёсэн. Яг махандаа ч бас биш нөгөө яг юм борцтой шүл амар гоёсэн. За. Дээдлээ. Кемпэсээ гараад. За дараагийн газар руу явж гинэ. Манай санжаа маань. Санжаагийн маань би яс. Сая 100 гайг болоогүй. Тэгтэрийн хавьд бол оройд ирцэн те. Минет. Тэгэд сэтгэл санаа дээрцэн яг үндэ. Би бол дээлдэггүй. Тэгээд би дээрдэхгүй юм байна уусан. Шаалцсан. Өөр арга үлдсэнгүй. Тийм амар оролдож болтгүй. Мөр оролцсон юм одоо. Өөр арга үлдсэн гэж шаалцсан. Яа тийм тааж болтгүй даа. Одоо яг тийм юм тань болчихгүй. Сэтгэл санаа гараа шаалцсан. Одоо өгн ингээд гайгүй шулуу замд яваад байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө л бүр амар амсгаатанд. Энэ догт нь хэмжээ 60 гэсэн шүү дээ. Энд жаа өгсөн. Одоо дүүб чи ороод ирэхээр нэг ядаж нэг жижигхэн энэ ургамлууд байгаад тэр байхгүй болчих. Тэгээд 4900 м өндөрт гарна. Тэгээд одоо харах юм бол
Хадрахан газар очих байхгүй бид нэр. Тэгэхээр тэнд за одоо Бүр хүчил төрөж байхгүй. бүр байхгүй тэнд. Би одоо яг нэг юм өнсөх шиг л дотроо бодоол ич. За би л юм бүчтэй. Би яг тийм. Яг юм байна байх чи. Энэ бол гэтээ. Хөө. Одоо нэг их цуул байгаа. Би энэ контентынхаа нэрийг ер нь ийшээ харж яриа л та. Гоё уу. Чанга. Нэрийг бодож олсон уу? Чанга ирээ. Нэрийг бодож олсон уу? Үгүй. Манд бодож олсон шүү дээ. Another World гэвэл гоё нөө. Аа? Болно. Яг энэ хэсгийг тусад нь Another World гэдэг өөр ертөнц гэдэг юм уу бол гоё. Нэр бол гоё санагдсан. Тэгээд саяны буудал жишээлбэл те гайхшруулж шүү дээ. Гэтэ яалч бүх юм нь өөр юм байна л да. Тогоо нарны цэнгээр авд юм байна. Усаа газаар алаад юм байна. Усанд орох усыг шүү. Зүгээр. Гэтэ Лалын байх хугацаа 5200-аар авч угаадснаа мэдхгүй. Гэтэ бас надад л арай шуналтай санагдлаа. Шалтай. Тэ. Нэг зүгээр нэг лифтэн цай ганцхан сэтгэн штэ. Тэгээ тэрийг нэг лифтний одоо хит найруулад байгаа юм. Зүгээр нэг үлбийсэн үлбэр нэг сэтгэн лифтэн цай 5000 төгрөг. Яг мэдээж энэ чинь угаасаа түгээс одоо хол юм зам зөөхөд хэцүү гэдэг. Угаасаа мэдж байгаа тийм. Үнэтэй байх нь угаасаа аргагүй. Гэтэ нэг цай 5000 салаагаад ус салаагаад нэг лифтийн ингээ 10 юунд хийснээр тийм шууд 50,000 болчихдог шүү. Тийм бас тий. Амар бизнес шүү. Тэгээд 0.0-ийн цаас байхгүй. 0.0-ийн цаас байхгүй. Ширээн дээр сэлбэтик байхгүй. Бүх юм зарна. Тий. Тэгэхээр бас үнэтэй ээж бодлоо. Угаас хэцүү газар үнэтэй байх нь аргагүй. Гэхдээ энэ арай дэндүү үнэтэй шүү. Жоо шалтай тий. За тэгээд надад бол гап өндөр бичлэгээ гэрээ хандаа. Мань бол өндөрстэй бичлэгийг ямар ч тийм юу байхгүй. Ерхий байхгүй. Би одоо яаж тийш очно гэд тэнд очиод миний бид юу тохиолдоллоо л гэж амар их санаа зовж ийнэ гэсэн. Одоо дуусах чийсэн л гэж бодчих. 4900 дээр очиод та. Тэгээ би бүрээ комарт хийдэг байгаа байхгүй юу? Шамирчгүй гэж та өнөөдөр 4900 5200 руугаа шууд өнөөдөр гарч ий. Тэгээд маргааш шууд бейс камер руу гарч ий гэсэн. Тэгэхээр 3 цаг алхах шүү дээ. За ханахаас аргагүй. За окей. Яг уу. За явцгаая та. Гоё удаа гоё. Тийм амар гоё хэрэгтэй. Өглөө бүр амар гоё. Өглөө ер нь ингээд ямар ч үйл мөл манан зан байхгүй. Өглөө л ер нь бүх юм амар гоё цэлмэг харагдсан юм байна лээ тий. Тэг жоохон нэг 9-10 болон утал тэгэл бах үйл үлдээ болвол. Окей, чимээхэн зургийг баяр. Чигтээ найз чивчтэй амар зургийг дарж байгаа. Энийг гоё болохгүй. Нөгөө амар гоё том уулын хүртэл зурган дээр явах сонир. За тэгэд байж байгаа туулцъя да. Би сая гэхдээ басаагүй шүү. Бассан юм шиг. Шаалцъя. Амар юм шиг. Сайн. Би болтож болохгүй бараа. Тий бас бодоод байсан чи тий. Чи Mother of Land дээр ирснээ бас арай бас томорчжээ. Sorry. Юу вэ би одоо тий. Хий би одоо. Sorry. Тийм л оролцож болтгүй бараа оролцсон юм ч гэх шиг. Хий одоо хий. Оо юм. Миний буруу сан. Бас үсгэж явахгүй болохгүй шүү. За тохиолцъя да. Сой. Мая лайле.
Минь өнөөдөр гайгүй нөө баяртай. Бяртай. Баяртай нэ. Бяртай. Тийм баяртай байна. Тэр явцаар агаад өдрийн ланчтай. Өдрийн цайны цаг авах. Нэг ирсэн бай 4620 байлоо юм. Би 4620 байсан сая. Тийм үү. Тэ. Бид 4620 дээр ингээд гараад ирсэн байна. Тэ. Одоо тэгээд багаар нэг 200 дижсээр байна. Одоо 5000 бид хоёрын зорьсон зорилгочдод 5300 шүү дээ. юу ч тохиолдчихсэн одоо гоё байна л гэж бодно одоо. Сэтгэлээ гоё байхгүй болов. Гоё нөө гоё. Нэрндэсээ сэтгэлээрээ хүчтэй байхгүй имэнд бол зүгээр болохгүй юм. Тэгээд ийм байх шүү. Бид зэрэг хөртөг эргэлсэн ч амар шиж. Тэгээд ийм байх шүү. Тим болж байгаас итөө. Энэс хойшоо тэндээс хойшоо юу юм бэ? Мах ер нь бол олдохгүй юм байна. Чи гэхдээ би чам бичи ачигс. Арай муу харагдаад. Өөрөө нэг ихтэй харагдчих. Ятраад. Бэнэ. Ер нь бол мах олдохгүй юм байна. За. Тийм бол тэр та юу яваарэ? Бидний юм нэг пакетлсан мах ч юм уу, лаадсан мах ч юм уу. Авч явлаа зүгээр юм байна шүү. Бушаг байдаг шүү дээ. Эсвэл тоноо мана ч юм тийм үү? Тийм үү лаадсан махнууд аваад авчлаа гэж зүгээр юм байна. Тэр одоо манай энэ турууд одоо гайдууд хилээгүйгээс болоод тэр одоо хоёраар ад болоход нэг манай спонсорын маань Жирки марки байгаа. Тэрэн дээрээ л нэрэд исчээ тий. Жирки маркеттэй тултаа нэрээ. Тэр бэр байхгүй бол ерөөсөө огт мах идэхгүй юм байна. Хит хоног. Тэгээд бид нар чинь угаасаа л өдрийн 3 хоолны мах иддэг хүмүүс ч одоо гинт ингэ цагаан бол идээд ирчихэж чинь амар сэтгэл зүй хүртэл бүр амар хямраад ирд юм байна. Тэгээд тэрийгээ дагаад бүр энерги болдог ч юм уу. Тиймэрхүү байна. Тийм болохоор бас дээрс нь ер нь яг манай гайд муу бол биш. Тэгтээ бас тийм хангалттай сайн бол одоо л нэг тийм санагдаа. Тэр төр мөр дээрээс бас гайд майдаа бас их сайн ярилцж байгаа туршлагатай. Тэр нэрийгээ судалж байгаад бас ягаарэ. Сонгорой. Манай залууч одоо 2 жил хийж байгаа юм билээ. Тэгээд 27 настай. Өстэй хэлмэдгүйгээр нь далимдуулаад урдаас нь харж байгаа шааж өгч ий. Яг энд сууж байгаа байхгүй хараа хөг нь бол ингээд хөрхий сойж байгаа гэсэн. Өстэй манай Монгол хэлээрээс тэ урдаас нь шүү дээ. Хэл хэрэгтэй шүү дээ. Гүгэд зүгээр л явах хошгинж шүү. Зүгээр димстэй зүгээр мэдгүй хэлээр нь зүгээр урдаас нь харж байгаа моолж идэг. Гомарын хувьд бол жоохон цаатах чинь жоохон туршлахгүй. Уг нь бол 2 жил хийсэн гэдэг. Тэгээд миний хувьд бол хангалттай туршлага бол цаатах юм бол байгаа. Бараг би одоо анхудаа яваад дараагийн явалтан дээр бараг би комароос илүү бараг зөвлөгөө өгөхөөр бараг болсон. Комарын хувьд давуу тал нь гэх юм бол олон үггүй бас яг хөөрхөн халамжтай. Сул тал нь гэх юм бол яг өөрийгөө яг ямар ажил хийж байгаа гэдгийг ер нь жоохон одоо ойлгоогүй юм шиг санагдаад байсан надаа. Нэг бодлын би тэр зөвлөмж зөвлөгөө өгөөгүй би тэрийг жоохон зовоосон ядраасан зүдрэсэн нь бараг би тэрийн аялыг илүү сонирхолтой болгосон юм шиг одоо бодохны санагдаж байгаа да. Махгүй жоохон дэмжгүй байна. Одоо манай Санжаа маань тэгээд би хаандаа ижгүй. Миний би хаадажгүй шээ. Би хаадажгүй ерөөсөй болоогүй. Тэгээ зүгээр би хаадажгүй юм шиг бодож явах л үлдлээ. Яг үндэ энийг ингэж байгаа байхгүй юу? Хизээч дуусахгүй. Хизээч зүгээр болохгүй юм үлдэлт. Яваад байгаа байхгүй. Унтаад хүртэл. Тэгээ яг энэ юм зэрэгчийн дутагдaltaй юм чинь хизээч цогсохгүй шүү дээ амын бол. Тэгээд тэр нь л амарлаа. Нэг юм дон амралт өгөх юм уу? Ингээ зовоогоо төгсөлтэй бүр яа. Цагаас өнөөдрийг бараад гэс маргааш яаж барах вэ гэж бодож байна одоо. Тэгээ юу ч гэсэн дуусгана да. Хамгийн гол нь би нэг Facebook дээр нэг юу атсан аахгүй.
ингээд өндрийн өвчнөдөө ингээд хэцүү байд юм байна гэсэн чинь наа чи ер нь бас амар олон үнд тохиолдсон шүү. Тэгээд доторх хөлөгчин чи гарч ирэн шүү. Доторх хөлөгчнтэйгээ алцах юм шүү гэхээр нь за зохих гэдэг юм шаа. Тэгэл шааж юм да. Chat GPT-гээс суусан гэж юм. Үхий шүү цус харвэ шүү гэж хэл. Хамгийн юм ингэдэг байхгүй тохиолч юу. Бүгдээ нэт нэнгүүт шүү дээ. Суцнууд харагдаад байна. Чиний хөрс тэхгүй юм уу? Миний тэгээд ялангуяа өглөө бол бүр битүү суц харагдаж. Нүдний даралт нь алт юм уу? Тийм юм мэдрэгдэж биеэр нэг юм амар вирусны ханаад нэгэд ковид мөрөд авч яхад нэг чи ковид хий яар харах шиг нөхөр үгүй. Энерги өгсөн. Тийм. Амар ханадны өмнө бүх биш шахаад нэг хөдлөж хэцүү болдог шүү дээ. Яг л тийм л болт юм байна юу нь. Тэгээ энэ юм амар олон юмнуудын high altitude-ийн юмнууд нь side effect-үүд нь амар сонин. Би бадаруулаа. Тийм сонин хизээч өвдөж үзэж байгаагүй өвдөлтүүд. Зүг зүгээрээ гинт ийшээ ингээд өвдгөрөө ингээд зүгээр атгачих шүү. Өвдөлтөө би гайхаад юм уу. Тэгээ ер нь өмнө авч байгаа мэдрэмжүүд амар мэдрэгдэх юм лээ. Хасаа эсвэл зүрхний хэм алдагдах юм уу? Тийм юм бас амар мэдрэгдэж дээ. Өмнө оржигдэр унтсан чинь зүрхний хэм алдагдаад тэр даралт унж байгаа унснах юм шиг байлаа л дээ. Гинт ингээд амьсаад авчтай зүгээр хөвтөж яхад ч дээ. Хөвтөж яхад чинь гэдэг юм унтах гэж байна. Гинт амьсаад авчтай. Зүрхний пульс амар багассан юм байна. Тэгж мэддэг. Сайн мэдрэмжүүд амар болдгоо юм лээ. Надад болохоор юу санагдаж байна гэхээр ийшээ ерөөсөө бүх юм байхгүй болоод ирд юм байна те. Мах байхгүй, тог байхгүй, битэх ус байхгүй, амьсгалах агаар хүртэл багасаал ирд юм байна. Тэгээ эднэр тэгээ амар шүү. Чигтэр ингээд чигтрийн битэрийн нэг хонсон газар чинь тэр 2 өдөр хоноод чи хэдийг тгсэн бэ? 9,000 тий. Бараг 10,000 төлсөн шүү дээ. 10,000. Тэр чинь гэхдээ хоол моол нь бол угаасаа бид нар төлөхгүй. Зөвхөн цай, уус юм. Тэгээ интернет тэгээд нэг power bank цэнгэлүүлсэн. Энэ хитэн л юм байхгүй юу? Тэгэхэд 300,000 төгрөг бараг болчих жоох. Тэгээд дээрээс нь карт уншуулахад 10% шимтгэлтэй чинь шүү юу. Юу гэж байгаа юм бэ? Надад арай амар юу. Тэгээд тэр нэг цайг бодглохлоор л бүр. Энэ минийх үү? That's mine. Okay. Миний хараа хаа гоё яа юм шиг. Оо тэгээд миний хүрч байгаа. Миний хараа том ихтэй ирчихсэн. This is big cup. Big cup? Yes, not small cup. Garlic soup нь юм уу? I'm trying to сэрэмжтэй шиг авсан. Том өрөөлөө 5 чиг шидсэн юм шиг. Энэ үү? Дээрийнх чинь бүр энийг бараг хашиг юм уу? Будаатай биш үү? Том байна. Оо garlic штэ андаа. Тэр чинь будаагүй л. Сэрэмжтэй шүү. За тэгээд энэ яг хөө цай чи арай өтгөн байна нөгөө нэг газраас хойш бодвол. Тийм үү? Тэ бүр амар өтгөн цай юм. Өчигдрийн тэр газар чи энэ тэр газрыг үнэхээр үзээ ядчих. шингээ бодлоо. Бүр шимтгэлэн карт уншуулаа шимтгэлэн 10% шиг. Тийм зэхвэсэн цай нь 5,000 төгрөг бодоод штэ. Нэг лифтэн цайгаар хэдэн төгрөг хийгээд байгаа юм бэ? Тэр нэг гэн дөрдөг лифтэн гэр яг уу би тэгээд 50к. Нэг ширхэг лифтэнгээр зүгээр 50к. Яг хөө тэгээд өндөр тэр хэцүү газар мэдээж хүнтэй байх нь аргагүй л дээ. Заалаа эдэр мий. Тэгтээ бодлоо.
бид нар хонж байгаа мөнгөдөө төлж байхад одоо сервист нь ядаж 0.5 салбетик байх хэрэгтэй зү тэр ч одоо сервист нь байх хэрэгтэй байхгүй. Нэл Хэцүү байх юм да бис бодсон. Тэр дээш нөгөө газ зөгöd байгаа шүү дээ. Бид тааралдаад байгаа амар. Юугаар зөгж байгаа шүү дээ. Бүх болоод чи газаар халааж байгаа учраас. Тий. Үдэл болох. Гэдэг нь Мингнаас арай. би хэлээд байгаа шүү дээ. Үнтэйг нь үнтэй байж болно. Тэгтээ бидний Учиртай. буудтай төлж байгаа мөнгөн дотор ядаж нэг 0.5-аас нь байх хэрэгтэй шүү дээ. Тэр үстэй. 0.5-аас ширээ дээрээс элбэтик байх хэрэгтэй. За тэнд орлоо. Бай. Жохо стресстэй шүү дээ. Аялын влогтай минь хамт байгаа та бүхэндээ маш их баярлалаа. За тэгэхээр дэлхийг төрсөн минь аялын влогтай минь хамтран ажиллаж байгаа Zubroko брэнд байгаа. Тэгэхээр Zubroko-гийн хувьд за Европын номер 1 бүтээгдэхүүнээс гадна дэлхийд за борлуулалтаараа 3-т ордог ийм бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр Польшийн онгон зэрлэг ойд ургасан бизон шилб дарж бэлтгэдэг дэлхийд цорын ганц архи бол Zubroko юм. Тэгэхээр Zubroko брендийн хувьд 600 гаруй жилийн уламжлалт жор хамун байгалийн содон үнэр хамун гайхалтай амтаараа ялгардаг бүтээгдэхүүн байгаа. Ингээд манай за дэлхийг тойрсон минь аялын влогийн хамтрагчаар Zubroko брэнд хамтран ажиллаж байна. Ой, шарфанад. Юу хэрэгцсэн бэ? Лиантэй. Хэрэгчшөө. За одоо энэ өөдөө цаг гарах гэснээс чанга шүү. Тэр сүлдээр зэрэг өгч шүү. Ятаар Ансадас ансалхад өөр л хэцүү болж. Амар JBL тавьж шүү дээ. Зүгээр амар JBL тавьж байна. You know, this India is like band is like over there in climbing time. They finish the last day. There's a big party. Талж шүү дээ. Ингэж яваад хөвгөлтэй л. Тийм байна шүү дээ. Энэ замыг харж байна. Ямар амар өксөр юм бэ? Бурхан минь. Энэ нэг сарлын унж болохгүй мах та. Нэг сарлын унаа гарчил те. Тэнийг мартаад үзтээ андаа. Мартахгүй үзтээ. Толгойд бүр даваад нэг урдаас тавираад. Яг нэг бүрэлдэж байгаа юм шиг урдаас нэг тавираад. Хоёр иврийхэд голоор гээд гараад тэгээд ингээд сууч даачиг болж байгаа. Анда яг бүхснээс нь юу? Хойд сүйдээс татж байгаа юм. Энэ биеийн гайг болцыг чаг гэдэг болчихжээ. Ичээс хөргөө. Ашгүй. Санжис come back. Сануулаад. This come back. Би ерөөсөө тэрийг санахгүй байх хэрэгтэй байхгүй. Гол нь тэрийг бодохгүй байх хэрэгтэй. Ой яа ямар хэцүү юм. Надад ихтэй хамгийн хэцүү юу байсан гэж. Дотор муухаараа юм идэж чадахгүй байхгүй. Zero appetite итгэлсэн байгаа байхгүй. Тэр үед чи угаасаа ямар нэгэн хаад идэхгүй бол дэсээ гарч чадахгүй гэдэг юм тийм. Хүчээр хаал идэх. Үйлчлэхгүй дэж хаал идэх. Тэр нэг мань нэг бодоод орох гэсэн шүү дээ. Яа тийгээр агуул идсэн шүү дээ. Тэгвэл Өндөг юм аа ядч. идэхгүй
Equal equalтэй. Харин би тэгж бодоод 3-1-ийн л арай гэж хэлсэн. Зовлцдаг. Уулаа амжилттай давлаа. Hey, Mongolian friends. Хай. How you feeling? I'm feeling high. That's one way to put it. See the porter with the speaker? With the porter with the massive speaker? We met there. We met over there. Yeah. It's like a huge Yeah. boombox that you have in your living room. This is JBL. Yeah, JBL. Yes. Good. Someone obviously had it at base camp. Бид чинь low class гэсэн аахгүй. Sorry from the bottom now, yeah. Ана санжаа маань нэг хөрхөн бондгор найзтай болсон. Sorry from the bottom man. Oh, thick fucking is. Sorry from the bottom now. Laugh at. Let's see. Eggs and apples. April. За элэмтэйгээ өндөгтэйгээ. Two egg. Muesli bar, sunscreen, sanitizer. And then in the front is the drugs. Drug Drugs, chocolate, lip balm, and and ecstasy. sugar lollies. Some cocaine is there. Хамгаалцсан л өч. Eggs make people laugh. Oh, I'm feeling high. You feeling high, right? Nah. Are you feeling high? Imagine if I'm some, feeling high. do you reckon anyone's ever got high up here? Like, what would it do to their body? Yeah. You can see here like a memorial place here. There is all other senator people are the died here and then I will make like this one. Yeah. Айнаа машинад юм ба штэ. Yeah. I'm asking you. I mean that place, right? Энэ нэг юу юм бэ? Нэг уулан давирдад амин нэршсэн. Хүмүүсийн зурсгал зориулсан боршнууд юм байна. Борш гэх үү? Юу гэх юм? Бош хань зүгээр газар ах энд гэдэг юу байхгүй бах. Зогцсон байхгүй бах. Тийм. Гигэнд дурсгал зориулсан юу нэ? Шүү гэх юм. Юу гэх юм? Тийх л. Энд амар салхитай юм шүү энэ. Ой сарж яана гоё. Эмхтэй болчих байна. Тэр стаа зовж гисэн баг тий. Талисан 2012 оны 3 сард явж аваад 79 онд ирсэн. тийм 2012 онд таалт өгсөжээ. Someone being За энэ солонгосон 1967-оос 12 онд бас. 2012 онд. Манай хоёр Монгол улсынхаа хэд юм болоо? Манай хоёр Монгол улсынхийг одоо монголчууд мал өөрсдөө ирж Байхгүй хаа тий. хийхгүй болвол Непалчууд хийнэ гэж байхгүй байх л та. За. Dallas, Texas, USA гинэ. Яа. Яа. Гитар өвдөд тунах чаач хавла. Love and respect. Social Khalid 2013 оны 3 сарын 20. За ингээд ийм юу байт юм бэ наа. Өөрсдөө тамнаас алдсан хүмүүс зорьсон дурсгалын хэсэгт. Йоо. Сайн бүрстэй миний гинт аимшин. Таа бац.
Яа шинэ. Ямар сони юм. Түр хийцээч мэдхгүй өвдөлтөд гарч ирэх юм аа. Йоо. За тэгэхэд ийм дурсгалын газар байт юм байна. Нэг зөндөө YouTube ч тийм влог нэрээс харж ирсэн. Өөрөө ирлээ. Тэгээ юутай ч бас энэ завшаа нар би одоо Монголын хоёр уулчин маань бас Эверест гараад бууж аваад бас тэнгэр твшсэн байгаа. Тэр хоёрыгоо бас бодон л энэ дундуур явна да. Заачаар би болтгүй. Миний би болтгүй. Би болохгүй гэдэг. Би болохгүй гэдэг болохгүй юм биш. Өстө дотоод нь тэгэл халдцдаг тоглоом байлээ дээ энэ бол. За. Бид нар алгасаа ойрлоо. Та нэг цаг орчим хаалгаад очих газар очиж юм шиг байна. Яаж юм энэ? Ярьчлаа. Яагаад нэрэтнэ? Би яг энэ өндрөө өвчлээ. Минь за одоо ганцхан цаг яваад. Энэ 4800 төгрөг. Ганцхан цаг яваад. Одоо ч нэ. Өдрөөс цутгах тийм. Надаа ганцхан цаг. Ганц цаг зүгээр хичээл. Очих газар очлаа. Тэгтээ очиод зүгээр болохгүй шүү дээ. Ядчил амар штэ. Тэгээ чамд яг энэ хавьд бүр ингээд оксижений хэмжээгээр эрс багсаж байгаа мэддэхгүй нэ. Надаа бүр амар үүдэлтэй ямсгаа авчдаг байна. Энэ ингэдэм байх амар шиг наа. Хөшгөр амсгаа дүүрээ авч байгаа ч гэсэнтэй оксижен шүү дээ. Оксижен бүр сэрэгчдэг учраас яаж ч олон дахин хурдан аваад 5-аас оксижен захиалсан чи дотоо шаагаад байна. энэ ингэдэм юм. Би ингэж бодсохгүй анх хэрэгтэй. Оксиженийг ингээд гэх хурдан ингээд амсуулаад ангууд оксижен ингээд юм авчих юм болоо гэж би ойлгоцсон. Хурдан ингээд амсуулахаар гэсэн ч үгүй юм. Яаж ч хурдан амсуулсан. Яг тэр юурал хол бэ. Юу лээ? Тэр чинь зөргий чи бүр илүү ажиллуулна шүү дээ одоо. Би тэр харин тийм бодоогүй. Яг би дээрээ үзэл мэдчихлээ. Тэгээ энэ их сайн юм. Амар сайн юм. Кемпингний юм газар өвдөг, шилэг гарны юм сонь булчинтай хэсгүүд дээр гинт амар чанга өвдөг юм. Ямар ч юм. Ойлгохгүй. Зочир төгөөд тавч. Энэ хэсэг тэгээд одоо ингэ харах юм бол ямар ч ургамал байхгүй. Хүчил төрөгчийн дутагддаг. Амар орж байна би л. Яг тэгж бодоод байвал бодоод юм байна л да. Тэгтээ угаасаа л орж лаа шүү дээ. Харин тийм орж ин доо гэж бодоод байвал ирнэ. Бүргэлдүүл. Яах юм бэ? Яа энэ хүмүүс. Би энэ бүртгэн өмсдөг юм. Бидний аваад яваач. Чи зүгээр байгаад нөө. Энэ Тэ? энэ ядарч байна өө. Яа зүгээр ядрах юмсан. Зүгээр ядрал нэрээ гоё юм.
комаргүй гэж чирэл яваад байгаа юм. За одоо жахан амрыг одоо жахан бүтэхгүй шүү дээ. одоо жахан амраа одоо ингээд энэ хэсэгт ингээд гисэн байх гэж чирээ яваад байгаа юм. Залуу хөхт. Би хэрвээ Ард үстэй. надаас 10. Би хэрвээ гайд байсан бол ер нь ингэж явахгүй. Хүмүүнээ юу вэ гэж алах гэж яажсэн ёо. чи хүнээ хизээ намраах уу хизээ шантраачихгүй хүн шиг явах уу бас нэг ялчгүй туршлахгүй л байна л да. Хизээ намраах уу хизээ носыг нь болгож хизээ нь юу идүүлэх үү гэдэг амар том философи байгаад байгаа юм л та энэ юм бол. Хоёлаа шиг хүн болго хоёлаа шиг биш үү те бас. Үгүй. Чи яагаад өмөрөд байгаа юм? Би өмөрөө. Өмөрөө. Хамгийн цааваа ингэдэм юм чи одоо өвдөхгүй байгаа юм мэдэхгүй. Ингэ шүү дээ. Ингээд зогсохгүй гэх юм. Яар ч юм зогсож байгаа. Өмдөн ямар ч хайр байхгүй. Тэг би энэ бодоод 8800 гарч байгаа хүмүүс. 40 өдөр шүү дээ. Донд нь нэг ч удаа дулаацахгүй надад. Тэгсэн мөртлөө яг миний мэдэрч байгааг зарим хүмүүс мэдэрч байгаа гэж байна. Мөргий. За ирээд болцъя. За битэр дараагийн оног газар ирж байна. Чи морилоо ижил явчих шиг байна. За битэр өнөдөр барилах газар. За нэг юм өөр байна. Энэ нэр өчигдрийн газрыг бодвол цагаан ирсэн гайгүй. Цэвэрхэн газар шүү. Өчигдрийн газар ч бас л. Юу байсан шүү. За ишиг цонхороо. Цонхор ингэлээ. Мөх цаст. Болоод харагдал. Цонхорны Viv амар штэ. Аялын влогтай минь хамтдаа үзэж та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр манай дэлхийг тойрсон минь аялын влогийн хамтрагчаар Old Spice брэнд бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Тэгэхээр Old Spice-ийн зүгээс нэгэн урамшууллыг зарласан байгаа юм байна. За та бүхэн Old Spice-ыг авсан баримтаа хож цэгийн мэн вебсайтэд бүртгүүлээд за 300 сая төгрөгийн шагналын сантай за чанар бол ухаалаг хэмнэлт урамшуулалт хамрагдах боломжтой болж байгаа юм байна. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг хож цэгийн мэн вебсайтаас аваарай. Ингээд манай влогийн хамтрагчаар Old Spice хамтран ажиллаж байна. Шалбараагүй анда энэ өөсөө өглөөдөд цус гараад байгаа. Би юу гэж шалбартан л ухав дээ. Ёо. Каби нааг яг хөлтөж өгөх гэж чинь камер барьж бичлэг хийгнэ. За яг хөө миний анд өнөөдөр ч бичлэг хийсэн юм чи. За би тэр энэ лобучи дээр ирсэн. Юу байна? Оо гэх юм яашаа энэ одоо энэ юу гэх юм бэ нэг. За тэгээ энэ батарей цэнэглэлтийн хуваар байна. Mobile. What? Энийг ойлгодгүй 300 hour 300 HR 500 full гэдэг нь юу гэж юм бол? Энийг тайлбарлаад өгдөө чи. 400 HR гэж өгч юм. Үгүй ээ. Чигтрийн газартай л адилхан л байгаа. Үгүй HR гэж юу гэж юм? Үгүй тэр мөнгөний юу юм бэ? Мөнгөө ирч нэг утасны хэлээр 300 рупий юм байна. Үгүй. Наа чи үгүй байна. 500-аар фул цэнэглэн гэж наатах чи. Тийм байна. Тий. 300-аар тал цэнэглэх гээд байгаа. One hour юм байна.
300 авар юм уу тэгээд. Гэ 301 цаг нь 300 юм шүү. Hey, Kumar. Can you explain that? It's 300 hour? HR what it means? Full charge. Full charge is 500, right? What about what it means is 3 HR? It's 1 hour. 300 HR. 1 hour charge. Like I didn't have half charge. I think 3 hour per hour. 300. 1 hour яа тийм нэг цаг нь 300 гэж байгаа юм шүү. Би бол тэгж. За, окей. Камер 400. Камерыг 1200-аас сэргэх юм. Пөө. Power bank-ийг 1200 гэхэр чи баг хямдхан байгаа юм шүү. Өчтөр 1500-аар цэнгэлээдсэн шүү, тий. Лаптоп 1500. Лаптопоос зэрэглэж болох юм шүү. Лаптоп чи хэр үлдээ? Power bank-аас ирэх. Гэга надад 20-30%-тай лаптоп байгаа. Лаптопны цэнийг байгаа. Лаптопоо дуусгацсан чи яа тий. Гэтэ дөрс болсон шүү дээ. Тийш тий. Ямар яас тий. Cards accepted. Yeah, tracking arrest. За нэг иймэрхүү байна да. Та нар яаж камера барьж байгааг харж байна уу? За харагдахгүй юм нөө. За нэг иймэрхүү. Бит хоёрын харин батарейнууд байхгүй болцоо. Манай эзэн утасныхын цэнийг дууссан. Хийх ажилгүй болсон. Тийм ээ хараа. Юу хийж ялаарэ та? Тийм ээ. Бүр улдэрцлоо. Нэг ковтой. Нэг орчтой. Тэгээ өрөөнд Wi-Fi байхгүй юм ба штэ. Минь за. Өрөөнд ажиллахгүй нөө. Өрөө орохоор унтарч чинь. Ашгүй амбар нээз. Би бол тэгж бодохгүй л.Эл басгаад энэ ч унтчих. Би бол хордон тэр асаасаа л гэж бодчих. 100. Тий 100. Where is 100? За яа нэг дэ за. On fire. Зөв штэ. 100 ч юу гэдэг вэ? Мэдхгүй штэ. Юу би одоо 100 муухайг англиар мэдээд байна. Бараа. Where is on fire? On fire. No, that's dinner time. Dinner time. Okay. Sometimes dinner time is a many tourist time. Yeah, sometimes no, yeah. Sometimes here the no wood, yeah. Yeah. Энэ залуу нөгөө нэг халтар царайдын мэгэл анжилтай амираад том You байгаа. saw the tree? Энэ залуу надад л адилхан харагдав. Мэгэл анжилтай. Yeah, in this place you saw the tree. Yeah. Tree, no, yeah. No tree. In no tree, there's it's very hard to go fire here. Yes. Got it. Yeah, yak pupu. You can Яг бүү, right? use yak pupu. Яа, би бүр юу арцэг бэ? Хин биш твитээ оруулаарай гаа. За оруулсан ч яах дээд. Хүн амир зурга постсон юм яж чи. Бүр хүн амир үү шүү дээ. Мах ийшээ авчих гэхлээр замдаа муутчдаг, замдаа чанарын алдагдчихдаг гэдээ ер нь бол энэ дээшээ мах угаасаа гараг авчирдаг юм байна. Яг хаяа нөгөө нэг вертолет энтрээр мах зах зөөх тохиолдол байт юм байна. Тэгээд ер нь бол бусдаар бол энэ дээшээ махтаа бол ер нь олно гэдэг ер нь бол айгүй хэцүү юм байна. Тэгээд бид хоёр нэг азар нөгөө жирк гэдэг явж байгаа бодно шимээ. Тэгээд жиркигээ ийгээл юу яа чин дөө махаа аргал чин дөө. Тэгээд бас угаасаа бас төгөө худалдаж аавна. Бид хоёр болохоор нөгөө нэг шаржийн power bank-ыг ишигээс фул болсон цэнэглүүлэнгүүтээ тэнгүүдээ утсаа бид хоёр ээлжилжэр цэнэглээд байгаа байхгүй. Энэ шарж чинь нэг дүрчглээрээ нэг утсыг 3-4 ингээд дүрчдэг байхгүй. Тийм болохоор power bank-а цэнэглүүлсэн нэг хоёрт илүү ашигтай. За тэгээ манай санжаа маань 100-ны тэнцээ тоглолт жоохон таарсан. Different language.
for our language. Шүү мохтой залгасан байна. Яасан гизэн өвдөд юм уу? Яасан? Наа юм бас үе бас гиз амар гүйлгнэ. Энэ өндрийн өвчин чи бүх юм өвдөх юм байна уу? Миний гиз бас байнга л гүйлгэж байгаа л та. Энэ ихтэй амар баялаар өдрөөс хойш бацлаад чинь. Үс цакас гарчаа бууяа өө. Одоо маргааш нэг 2 хоног тиссэн тэгэл буулаа штэ. Хол ямар энэ ч юу? Яах. Барахгүй мэн идэв шүү. Аа, нэргээс ирдэг. Би амар өлсөд нэ. Ваа, нэр юу? Барахгүй мэн үлдсэн идчихнэ. Наа санжаамаа жоох хоол жоох үлдээгээд байгаа. Өвчтэй. Хоолоо бүтээ идчихдэг үлдээгээд. За битээр ямарчлаа. Болоо дээ. За тэгээд энэ удаагийн дугаартай хамтдагсан та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн эпизод 7 манай хамгийн сүүлийн дугаар байх болно. Тэгээд эпизод 7 дээр бол бид хоёр base camp дээр зарсан газар очиноо. Тэнд гэсэн байгалийн сайхан бол бас яагаад тэнд base camp-ийг байгуулсан юм бэ гэдгийг бол бас харсан да. Гэтэ тэр хүртэл бас их юм болноо. Одоо их юм болно шүү. Одоо тэр хүртэл одоо 6 хүртэл хамтдагсан та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд 7-оор уулзцгаая. Логочиос хатан мэдэртэй шиг яваа байлхтай арайч дээ ингэж их зовч. Ингэж их явж олдож байгаа багт. Тамир тасарлаа. Саглах агаар байхгүй. Йоо яаж итл. За энэ гол бол зүгээр ёо яг уйллаа баг. За энэ хэсгийн байгаль бол гайхшруулж дуусахгүй байна. Гайхамшигтай газар.